яриач. Хичээл судлалын 2010-аас 2014 он доктор Даваасар мөгчтэй суралцсан төгссөн ангийн төлөвлөл сургуулийнхаа түүхт 80 жилийн амжилтгийг нийт суралцсан төгссөн бүх хүмүүст хүргэж байна. Энэ одоо ямар ядаг. Монгол Хэл соёлын сургуулийг 2015 онд Баяр сайхан багштай төгссөн. За манай ангийн нэр бол Батбаяр гээд залуу байгаа. За би төхөн болохоор яг одоо Монгол Хэл соёлыг түгээн дэлгэрүүлэхэд их салбарт өвчин цэцгэд ер нь бол их хүчиг судлалын ангийг 15 онд Баяр сайхан багштай ингээд төгссөн. За миний бие болохоор үлдээд татхын төлөвлөгөө гэдэг. За энэ салбартаас манай их хүчиг судлалын маань ангийн онцлог гэх юм бол ер нь салбартаа ажиллах боломжтой. За EBS ерхий боловсролын сургуульд багш нар зарим нь ажиллаж байна. За зарим нь болохоор ер нь бол сэтгүүлч телевизийн салбарт ажиллаж байгаа. Би өөрөө болохоор одоо яг тийм телевиз мэдээллийн албанд ажиллаж байсан. Одоо бол яг Бүрэн цэрэмэн MJL Times цэрэмэн гэсэн сайтуудад сэтгүүлч хөтлөгчөөр ажилладаг. За тэгээд Монгол Хэл шинжилгээний техникийн одоо 80 жилийн баярын мэндийг нийт 2015 оныхоо төгсөгчдийн нэрийн өмнөөс энэ сургуулийг төгссөн бүх төгсөгчдөө одоо баярын мэндийг хүргэж тэгээд одоо 11 сарын 29-нд болох энэ үйл ажиллагааны хүрэлцэн эрхийг уриалж байна. 2016 оны төгсөгч Адиадлахар байна. За Монгол Хэл шинжилгээний техникийн 80 жилийн энэхүү онд тохиож бид одоо сургуулийнхаа нийт төгсөгчдөд баярын мэндийг өргөн төвшүүлье. За Монгол Хэл уран зохиол судлаачийн ангийг төгссөн. За манай үеийнгийн одоо оюутан ахын найзууд нь гадаад дотоодод мэргэжлэрээ дээшлүүлж судалгааны чиглэлээр амжилттай суралцж ажиллаж байгаа хүмүүс олон байна. Сайн байцгаана уу? 2016 оны Монгол Хэл уран зохиолын багшийн ангийн төгсөгч Ганчмаг байна. Манай 2012 онд Монгол Хэл уран зохиолын багшийн ангид нийтдээ 70 гаруй хүүхэд ингээд оюутан элсэн орсон бөгөөд нэгийн А, нэгийн Б гэсэн 2 анги болж төгссөн. За манай төгсөгчдөөс одоо бол 21 аймагта Монгол Хэл, Монгол бичиг уран зохиолын хичээлийг 6-аас 12 дугаар ангийнханд зааж сургаж байгаа маш мундаг ийм багш нар болсон оюутнууд байгаамаа бид нар. Тэгээд нийт төгсөгч багш нартаа оюутнуудаа Монгол Хэл шинжилгээний техникийн 80 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Сайн байцгаана уу? Даваасар багштай 21 оны төгсөж байна. Хэлнийхаа техникийн түүх 80 жилийн мэндийг эдэмтэн багш нар үе үеийн төгсөгч оюутан та бүхэндээ хүргэж байна. Сайн байцгаана уу? 2024 оны хэл шинжилгээ болон хэл уран зохиол хөтөлбөрийн төгсөгчдийн төлөөлөл байна. Нийт эрдэмтэн багш нар болон үе үеийн төгсөгчдөө техникийн 80 жилийн мэнд хүргэе. Та бүхэнд эрдэм судлалын өндөр амжилт хүсье. Цамд цороо та бүхний өдрийн мэндийг хүргэе. За намайг бол Айдас гэдэг. Тэгээ би 2025 оны төгсөгчдийн төлөөлөл байна. За ингээд багш нартаа болон үе үеийн төгсөгчдөө Монгол Хэл шинжилгээний техникийн 80 жилийн оюун баярын мэндийг дэвшүүлье.